Шинжлэн батлагдсан гэр бүлийн хүчирхээлтэд тэмцэх тухай хууль эх сарын 1-ээс хэрэгжиж эхлэн үүнтэй холбогдуулан Монгол улсад гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Улаанбаатар хотын цагдаагийн газар, хууль сахиулах их сургуулийн цагдаагийн сургуультай хамтран гэр бүлийн хүчирхээлийн гэмтгэрийг зөрчлийг шалган шийдвэрлэх сэдвт албаны сургалтыг явууллаа. Нээлттэй үйл ажиллагаанд Монгол улсад гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн албаны дараа нэмгэрэл гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэх хэлцээний дараа цагдаагийн дэд туурандаа эрдэнэ цэцэг болон албаны бусад хүмүүс оролцлоо. Сургалтын гол зорилго нь шинжлэн батлагдсан Монгол улсын гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийг эрүүгийн байцаан шийдэх хууль, эрүүгийн хууль захиргааны хариуцлагын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдэд нийцүүлэн хэрэглэх, мэдлэх ур чадварыг олгох, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх чиглэлээр цагдаагийн албаагчдыг мэргэшүүлэх юм а. Энэ сарын 20-ны хүртэл үргэлжлэх төв сургалтанд Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа газар хэлтсийн хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, эргүүлийн офицерын үүрэг гүйцэтгэж байгаа 600 гаруй албаагч хамрагдах юм а. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн шинжилсэн найруулга батлагдаж 2 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх гэж байгаа. Үүнтэй холбогдуулаад хуулийг сурталчлах, хууль хэрэгжих бэлтгэл ажлыг хангах чиглэлээр нийслэлийн цагдаагийн газартай хамтран цагдаагийн албаагчдын дунд сургалт зохион байгуулж байгаа. Энэ ажлыг бол үе шаттайгаар нэлээд олон удаа хэрэгжүүлнэ. Түүнээс гадна зөвхөн цагдаагийн албаагчдад зориулсан сургалтаас илүү өргөн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль дурдгдсан хамтарсан багт орж ажиллах ажилтнуудын дунд сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Түүнээс гадна хууль зүйн дотоод хэргийн яам, нэгдсэн үндэсний байгууллага хүн амын сантай хамтарч хэрэгжүүлж байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх төслийн хүрээнд олон нийт рүү чиглэсэн энэ хууль сурталчилсан олон нийтийн дундх гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллах. Түүнээс гадна төр хамгаалах байр, нэг цагийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг жигдрүүлэх, нэг цагийн үйлчилгээний төв төр хамгаалах байрыг олшруулах талаар нэлээд олон шат дараатай ажлуудыг хийхэд төлөвлөлөөд ингэж эхлээд явж байгаа. Мэдээж энэ хууль хэрэгжүүлэх байгууллагууд өөрийнх нь боломжийн хэрэгээр сурталчлан хууль мэдээж вебсайтанд тавигдана. Тэрийгээр сурчлах сургууль сурталчилгааны ажил маш их явагдана. Тэрэнд манай хууль сахиулгын сургуулийн багш нар хамтарч оролцож байна. Эхний ээлж нь бол өнөөдөр бас энэ цагдаагийн байгууллага яг гол хэрэгжүүлэх субъектууд бол хичээл эхэллээ. Цаашлаад бол олон нийтээр хандсан бас нэлээд хэдэн сургалтууд явагдана. Тэгээ хүүхдийн хувьд гэх юм бол яг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн асуудлыг бол тусна устж бид нар хүүхд хамгааллын чиглэлийн сургалт явуулах гэсэн юм бодолтой байна. За энэ сургалтанд маань ямар хүмүүс хамрагдаж ийн гэхээр гэмт хэргийн дуудлаганд хамгийн түрүүнд очдог эргүүлийн офицер, цагдаа. За тэр хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын ажиллагаа хийдэг хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нар. За мөн хэсгийн байцаагч нарыг дистаралтаар хамруулж байна. За сая их нээлттэй хийж байгаа анхны хичээлд маань бол дүүргүүдийн цагдаагийн хэлцүүдийн хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нар энэ хичээлд хамрагдаад эхэлчлээ. За энэ гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль маань батлагдсанаар шинжилэн батлагдсан найруулга маань өмнөх хуулиасаа юугаар өөр юм бэ гэх юм бол гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд байгууллагуудын үйл ажиллагааг маш их тодтосгож өгсөн, хүлээх хариуцлагыг тодтосгож өгсөн. За зөвхөн цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмтэрхтэй тэмцэх биш салбар хоорондын уялдаа холбоо маш чухал байсан учраас энд боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллага, засгийн газар, улсын хурал гээд бүх байгууллагуудын чиг үүрэг оролцоо, уялдаа холбоог нь маш сайн уялдуулж өгсөн гэж харж байгаа. Цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилт. 1. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын чанар үр дүнг дээшлүүлэх. 2. Цагдаагийн байгууллага албаагчийн эрх зүйн орчныг шинчилж, сургалтын үр нөлөөг дээшлүүлэх. 3. Албаагчдын ажлын хариуцлага, харилцааны соёл, ёс зүйн шаардлагыг хангаж ажиллах.